За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За хэвлэл мэдээллийн салбар бол онцгой салбар. Юугаар онцгой вэ гэхлээр хүн энэ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нийтлэх эрхээ алдчих юм бол бусад зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжгүй болдгоороо их тийм чухал онцгой салбар. За энэ салбарт одоо ямар аюул тулгарч байгаа вэ гэхлээр дэлхийн нийтээр бүр яг цохон тэмдэглэж байгаа, онцолж байгаа нэг мессеж байгаа ганц цахим бүслэлтэд өртсөн гэдэг. Тэр энэ нөгөөс технологи дагсан энэ сошиалын хэрэглээ тэнд одоо хинч юу ч мэдээлж нийтлэж болох боломжтой болсон энэ нөхцөл байдал энэ дунд уламжлалт явж ирсэн мэрэгжлийн сэтгүүл зүй гэдгийг одоо улам бүр шахаж байгаа. За мэрэгжлийн сэтгүүл зүй нь юугаараа ялгаатай байдаг гэсэн бэ гэхлээр одоо албан ёсны мэдээллийн хэрэгсэл мөн тэнд ажиллаж байгаа сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнууд яг ёс зүйг мөрддөг ийм мөн чанараараа бол ялгардаг байсан. За одоо мэрэгжлийн сэтгүүл зүй шахагдахын хэрээр сошиал дахь дуу хоолой улам хүчтэй болж байгаа. За тэнд бол одоо хувь хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө боловч тэнд одоо ямар нэгэн ёс зүйн код мөрдүүлэх, сахиулах бол төвхтэй байдаг. За энэ сэтгүүл зүй ингээд улам бүр шахагдаад байхынхаа хэрээр санхүүгийн хувьд ч, нөлөөллийн хувьд ч бүх зүйлээр бол маш тийм хүчин суларч байгаа. За сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйд ер нь юу болж байгаа вэ гэхлээр түрүүн өмгөөлөгчийн ярьсан үндсэн ихтгэл дээр дурдсантай бол яг адил нөхцөл байдал үүсч эхэлж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сэтгүүлчийг цагдаад ирсэн гомдлын үндсэн дээр одоо шалгах ажиллагаа эхлүүлээд хит одоо дуудаад ирсэнгүү мөрдөн байцаалтад ирсэнгүү мэдүүлэг тайлбар өгсөнгүү гэдэг үндэслэлээр хорж шалгах ийм шүүхийн шийдвэр гаргаад за ингээд хорж явах хугацаанд анх одоо ирсэн гомдол бүр мартагдаад янз бүрийн одоо хэрэг нэмсээр байгаад ингээд ял өгдөг ийм нөхцөл байдал руу ороод энэний одоо бодит тохиолдол хохирогч бий болоод явж байгаа нь одоо Монголын сэтгүүл зүйд сүүлийн үед ингээд нүүрлж байгаа аюул замлын одоо эхний тохио болж байгаа. За энэ хилмигдүүлтийг хэн хийдэг вэ гэхлээр төрийн нэрээр төрийн одоо хууль хүчний байгууллага төсвөөс цалинждаг яг албан ёсны юм төрийн бүтцээр хийдэг улс төрчдийн одоо хүсэл эрмэлзлэр гэдэг юм уу төрийн нэрээр явагддаг ийм аимшигтай зүйл байдаг. За 37 оны хилмигдүүлэлт бас л шүүхийн шийдвэргүй болвол тохиолдол одоо онцгой байна уу гэхээс биш ер нь бол бас яг л шүүхийн шийдвэрээр л хилмигдүүлж исэн. За өнөөдрийн ч гэсэн энэ хилмигдүүлэлтийн яг нийтлэг зовлон нь төр өөрөө хийдэг төр нэрийн өмнөөс шүүхийн шийдвэр уншигддгаараа маш одоо хэцүү. Энийг одоо гүтгэлэг гэж хэлэхэд хэцүү. Одоо юу ч гэж хэлэхгүй. Яг л одоо үнэхээр шудраг үннийг тогтоох ариун журамд үүрэгтэй шүүх шийдсэн зүйлийн дараа энийг мянга одоо худлаа хийсэн хилмигдүүлсэн гэж хэлээд тэр уул мөрөн заавал үлддэг. Гэхдээ гэдэг юм заавал хүнд үлддэг. Энэ нь одоо хүний хувь хүний нэр төр эрхэмсэг оршихуй бүх зүйлийг хөндөж насан туршны юм аюул болж дагаж явдгаараа маш аимшигтай юм уул мөртөө зүйл. За сэтгүүл зүйг нэр хүндгүү болгох худлаа ичдэг юм шүү, худлаа юм шүү, буруу юм шүү гэдэг ийм үн цэнэгүй болгох ийм ажлууд бол яг энэ сэтгүүлчид ял өхөөс эхлээд улс төрчид хэлж байгаа үгэн завсраа одоо заавал сэтгүүл зүйн нэр хүндийг гутаа хавчуулах, гэмт хэрэгт гүтгэх гэдэг юм уу, гэмт хэргийн мэдээлэл толбогдуулах ийм байдал бол жишг болох маягтай байна. За сүүлийн жишээ гэвэл улсын хурлын гишүүн энх баяр нэг бус удаа хэлж байгаа сэтгүүлчдийн нүүрсний машин гэдэг зүйлийг хэлж байгаа. За нүүрсний машин, нүүрсний тээвэр эрхлэх нь гэмт хэрэг болсон бол тэрийг бол улс төрчдийн өөрсдийнх нь л асуудал баг те. Энд бол чөлөөт нийгэмд хинч одоо бизнес эрхлэх боломжтой. За нүүрсний машинтай байсан чинь энэ гэмт хэрэг биш. Гэтэл одоо нүүрсний машинтай гэдэг энэ улс төрчдийн холбогддог энэ том авилгын гэмт хэрэгт сэтгүүлчдийг холбохоор энийг дагаад сэтгүүл зүйн салбарын нэр хүнд аимшигтайгаар унж
хохирч байгаа сэтгүүл зүйд итгэхгүй байх гэдэг зүйл бол нийгэмд маш их хор хөнөөлтөө албан бус их сурвалжгүй баталгаагүй зүйлд итгэх ийм хандлага нь одоо нийгэмд бий болоо. Сэтгүүл зүйд үл итгэх гэдэг бол бүхэлдээ нийгмийг ингээд үл итгэх байдал руу, айдас руу, эмх замраагүй байдал руу түлхэж байгаагаас ноцтой юм аа. За тэр улс төрийн хэлмэгдүүлэлтийг шүүхэн шийдвэрээр хийж байна, төр хийж байна гэдгийн цаана энэ төр гэдэг үгийг би бас ашиглахыг хүсэхгүй байгаа юм. Ер нь бол улс төрчдөл хийдэг гэж бодож байна. За би одоо энд заавал дурдах ёстой нэг жишээ нь бол сэтгүүлч өнөр цэцэг тохиолдсон явдал. Цагдаа дээр иргэний гомдол ирлээ, битсэн нийтлсэн зүйлтэй холбоотой гэдэг үндслээр шалгаж эхлээл сүүлдээ одоо редакцийн маркетингийн ажилтны машин дотроос олсон хураасан нэгжлэг явуулаад тэндээс олж авсан албаны одоо бичиг баримтууд, гэрээ, янз бүрийн бичиг цаасан дотроос төрийн нууц тамарх бичиг баримт гарсан гэдэг хэрэг тохоод. За тэгэл энд нийт 4.9 жилийн ял шийтгэл оногдуулсны одоо дийлэнх хугацааных нь олыг төрийн нууцд хатгалж исэн гэдэг ийм үндэслэл болсон. За тэгээд нөгөө битсэн нийтлсэн зүйл, үнэн худлаа, хүний гомдол энэ төр бол бүр замхархан одсон. Энэ дунд төрийн нууцд хатгалж исэн гэдэг хэрэг. За энийг гадуур эхлээд бас мэдээлэхдээ тагнуул хийсэн одоо улсын эрх ашигт ноцтой гадны байгууллагт ингэсэн эх орноосоо урвсан гэдэг зүйл ангаар шалгаж байгаа юм байна гэдэг ийм цуу яриаг явуулаад нийгэмд болон сэтгүүл зүйн одоо салбарын хүрээнд энийг одоо дэмжлэггүй болгож орхиж исэн, хамгаалтгүй, дэмжлэггүй сүулдэ хүмүүс нөгөө ялгуурлан гадуурхах ийм ганцаардуулах нөхцөл байдалд оруулж агаад ер нь ганцаардуулж ижил ялдаг гэдэг ийм зарчмаар хүнийг одоо тэрхээс хэрэгт тогтдог юм байна гэдэг энэ одоо өмгөөлөгчдийн дуртаад байгаа нөхцөл байдал бол бас яг аль хэдийн сэтгүүлчдийг сэтгүүл зүг шүүж яллаж эхэлсэн байна гэдэг ийм ойлголтод хүрч байгаамаа. За сэтгүүлчийн одоо хэвлэн нийтлсэн мэдээлэлтэй үнэн худлын асуудал, бусдын нэр төрийн асуудлыг бол шалгаж олно. Энд бол бид нар онцгой хэрэгт арах бол шаардаагүй. Хамгийн гол нь сүүлдээ тэр хэрэг нь ингээд байхгүй болоод шалгасаар байгаа. За тэгээ сүүлдээ нөгөө данснуудын шалгасаар байгаа татвараас нуусан орлого гэж тогтоогоо тэр орлогоос ашиг олсон гэдэг үндэслэлээр нөгөө мөнгө угаасан гэдэг гэмт хэрэг тохоод одоо бол сэтгүүлч одоо өнөр цэцэг хэвлэн нийтлсэн төлөвлөхийн төлөө хариуцлага хүлээсэн биш, татвараас орлого нууж тэрүүгээрээ ашиг олсон, за төрийн нууц хадгалж исэн гэдэг ийм одоо гэм бурууг хүлээсэн юм аа. Тэгэхээр ингэж шалгах явцдаа дахиж нэмж хэрэг шалгаа тогтоогоод ингэдэг энэ байдлыг хин хийж байгаа гэхээр төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын оролцдог. Эцэст нь одоо шүүх шийдвэр гаргадаг. За энэ дунд яг шүүгдэж байгаа этикеттэйгээ өмгөөлөгч нь бол яг адилхан нөхцөл байдалд ордог гэдгийг бол бид нар энэ сэтгүүлчдийн эрхийг хамгаалж байгаа. Одоо байгууллагын хувьд энийг зүйлийг ажигласан, энийг бол бас тэмдэглэх ёстой гэж бодож байна. За тийм шалгагдж байгаа хүн гэмт хэрэгтэн байхыг үгүйсэхгүй шүүх тогтооно. Гэтэл тэр хүртэл тэр хүний нэр хүнд нь ерөөсөө гэмт хэрэгтний зэрэг дундаг гадуурд гүтгэл цуурхал явуулдаг. Тэр хүнийг өмгөөлж байгаа хуулийн ажилтан яг адилхан гэмт хэрэгтэн мэт одоо хандлагыг хүлээж авдаг. Ажлаа ингээд өмгөөлөх хамгаалах ажилд нь болоо тасар тэр нь саад дотгор болдог ийм нөхцөл байдал бол бас ажиглагдж байсан. За тэгэхээр одоо хүн энэ хэвлэн нийтлэх эрхээ эдлэж чадахгүй болно гэдэг бол бусад одоо хамгаалагдсан эрхээ зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжгүй болдог. Бусдад хэлэх боломжгүй болно гэдэг бол тэгээд маш том ганцаардал ялгуурлан гадуурхалтыг бий болгодог ийм аимшигтай зүйл юм аа. За нийгэмд бол сэтгүүлчдийн сэтгүүл зүйн нэр хүндийг унгаах гүтгэлэг цоо яриа маш хэтгтэй явж гიშгэх газаргүй болгох ийм одоо технологи гэдэг юм уу хэрэгжиж байгааг бас эмзэглэж байгаагаа сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол бас цохож байна. За баярлалаа.